ганцхан та борлуулалтын төлөөгүйгээд хэрэггүй байгаа байхгүй. Та хүч мөхсдөж штэ том зах зээл дээр. Тэгэхээр анхнаасаа бид нар таны бизнес эмчнэр байгаа бол эмчнэр чинь ажиллаа ихийн зэрэгцээ давхар борлуулагчд байх хэвээр. Багш ажилд авж байгаа бол багш нар чинь бас адилхан борлуулагчд байх хэвээр. Тэгэхээр бид нар баг хамт олноороо та өөрөө ингэ суралцчих юм бол эргээгээд баг хамт олон чинь хүн болгон үйлчлэгчээс ахуулаад борлуулагч байх ёстой гэдгийг ажилд орсон цагаас нь эхлээд ойлгуулах хэрэгтэй байгаа байхгүй. Баг хамт олонны ажлаа хэрвээ чи одоо энэ ажилдаа ороод тийм ээ цалинтай бай. Энэ цалингаа тогтвортойгоор цаашдаа авъя. Бизнес манай компани үйл ажиллагаа цаашдаа одоо үр дүнтэй удаан хугацаанд оршин тогтноё гэх юм бол ажилд орж ирж байгаа хүн болгоны ажил үүргийн хуваар дээр нь өөрийнхөө компани тухай танилцуулдаг ур чадвартай байх ёстой. Борлуулалт хийх ур чадвартай байх ёстой гэдэг зүйлийг зааж өгөх ёстой байгаа байхгүй. Тэ яг хөө компаниуд бол маркетингийн алба гэж тусдаа гаргачихж байгаа л да. Гэхдээ хүн болгоо одоо тухайн компанийн тухай борлуулалтыг үйл ажиллагааг нь танилцуулж чаддаг тийм чадвартай байх тэр компани бүр анханаас нь бүтээгээд компани соёлоо тогтоочих юм бол энэ маркетинг борлуулалтын ур чадвар гэдэг маань их чухал ур чадвар байгаа. Тэгээд хүн болгоны авьяас чадварууд өөр байгаа шүү дээ, тий? Зарим хүмүүс нь айгу ярих дуртай, зарим хүмүүс нь бичих дуртай, зарим хүмүүс нь ярихгүй бичихгүй ч гэсэн маш гоё инээмсэглэждэг, тий? Энэ болгон дээр чинь хүн болгон борлуулалтын ур чадвартай байгаа. Тэгвэл тэрийгээ яг хүн хүний онцлог ямар зан төлөв нь ямар гэдгээс нь хамааруулаад янз янзаар илэрхийлэх боломжтой байхгүй. Сайхан инээмсэглэдэг хүн нэг юм ярихгүй ч гэсэн инээмсэглэлээр хүмүүсийг татаад борлуулалтанд оруулаад ирдэг тий. За хэрвээ юм бичих дуртай хүн байх юм бол хүний сэтгэл төрсөн үг бичүүлээд сошиал дээр постлоход нөгөөх нь борлуулалт болоод ороод ирдэг. Ярих дуртай хүн байх юм бол тэр хүнээрээ видео маркетингаа хийлэгдэг, лайв юмудаа хийлэгдэг ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэн таны ажилд авсан хүн болгон өөр өөрийн гэсэн борлуулалтын ур чадвартай байгаа. Тэгээд одоо улиралдаа нэг удаа ч юм уу сардаа нэг удаа хийх ямар борлуулалт хийхэд маркетинг дээр одоо үр нөлөө үзүүлж чадсан бэ гэдэг талаас нь урамшуулалт тийм зарлах ч юм уу байнга юм сургалт хийх ч юм уу одоо багаа чадваржуулах гэдэг юм дээрээ дараа нь бид нар ажиллах ийм чухал зүйлтэй болчиход байгаа юм тий.